Шинэхэн өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ сайхан амарцгаас нь за шинэ өдрийн ярилцлагыг нэвтрүүлэг өнөөдрийн ээлж дугаарыг үзэгчдэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр таны эрүүл мэндэд хэрэгцээт мэдээлэл хүрэхээр энэ удаа за Double Health компани үүсгэн байгуулагч профессор Төмөрс хүрэлцээрсэн байгаа. Танд өглөөний мэнд хүргэе. За танд болоод нийт үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр ер нь бол Double Health компанийн хувьд гэх юм бол маш олон нэр төрлийн эрүүл мэндийн за ялангуяа тийм ээ Монгол хүний ур ухаан шингэсэн юм бүтээгдэхүүнүүдийг бол хүргэсээр ирсэн байна. За магадгүй яг одоо шинээр үзэж байгаа үзэгчид за яг энэ компани ямар үйл ажиллагаа явуулаад идэв юм бэ? Ямар төрлийн бүтээгдэхүүн байд юм бэ гэдэг энэ талаас нь ерөөхдөө ойлон мэдээлэл хүргэж эхэлвэл. За тэгээ Double Health компани бол ер нь бол одоо шинжилгээ ухааны чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл судалгааны чиглэлийн гэсэн үг л дээ тий. Тэгэхээр бид нар бол одоо сүүлийн үед орхоод бэлдмэлийг үйлдвэрлэж байгаа. За орхотойг Монгол улсад одоо тариалаад ингэж хийж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын бидний санд болгож байгаа бэлдмэл бол Монголын хөрсөнд ургасан 100% био эко. Ямар нэгэн хими нэмэгдэл байх уу, өнгө оруулагч, бодогч оруулагчгүй. Хүний бие махбодод сөрөг нөлөө байхгүй. Шингэх болов гэсэн ойлголт байдаггүй. Ийм одоо бүтээгдэхүүнийг бид нар санд болгож байгаа. Тэгээ манай бүтээгдэхүүний үндсэн үйлчлэгээ бол эсийн түвшинд био зохицуулт хийж гинэ гэж байгаа. Бид нар хэлээд байгаа. Биологийн аргаараа био зохицуулаад гинэ. Энийг яг бид явцын дунд танилцуулъя. Ингээд бид нар одоо бэлдмэлээ дараалалаар нь жоохон танилцуулж явчих тийх үү. За өвдөс гээд бэлдмэлээ бид нар танилцуулмаар байна. Өвдөс бэлдмэлийн үндсэн үйлчлэгээ өгөх зэрэг төрөний хэлсэн шиг одоо эсийн төвшөнд био зохицуултыг хийж өгнө. Энэ цус шингэлнэ. Нас залуу цус шингэн гэж бид нар ярьдаг те. Яг тэр төвшөнд аваачна. За энэ үр дүнд яг өгөх зэрэг тухайн хүний одоо даралт хизээч одоо өгсөн нурууд нь хэлбэлэн гэсэн ойлголт байхгүй болчихно. Эсвэл 120 80-тай. За ингээд эндээс үүд одоо тархитлахаа өвдөхгүй, зүрхтэлсэхгүй, халгасан судас магистрал, венева магистрал судсууд биосэтгүүр хийгдэн. Яваандаа ингээд бид нар нэг зүнгэлэн барин юмаа мартна гэж яддаг штэ. Тэр ойлголтууд бүгд байхгүй. Энэ үр дүнд нэг одоо нэмэгдлийн өгөх зэрэг цуллаг эрхтнүүд яг уу цусан хангамжаар, эрүүл цусан хангамжаар байнгын сэлбэгдэж хийдэг. Ер нь бол хүн ингээд нэг 70% нь одоо ус гэж ярьдаг ч бид нар тий. Тэгээс сүлдээ юу гэдэг нас ахихаар 65 60 ингээд багасдаг байхгүй юу. Энийгээ бид нар байнга сэлбэж явах хэрэгтэй юм л да. Өвдсийн талаар энэ. За хоёрдугаарт нь бид нар ясвагчуд гэж бэлдмэлийг танилцуулъя. Ясвагчуулагч ямар үүрэгтэй вэ гэхээр ер нь одоо сүүлийн үед бидний практикаас хараад ингээд бидэн дээр ирж байгаа хүмүүсээс ингээд ажиглаад дүгнэлт хийхэд ер нь 35-аас дээш бол ясны сэргийлж асар хүчтэй явагдчихна. Ясны сэргийлэл гэдэг маань юу гэхээр зэрэг тухайн хүн ингээд хуучин бол одоо нас ахаад ирэхээр зэрэг унд тусдаг, барьдаг, гимтдэг ойлголтууд байсан. Одоо энэ ойлголт залуучч чаддаг байхгүй юу? Тэгээ одоо бид нар бодъё л да ингээд энэхүү хойд хөрс, ут хөрсийг харахаар зэрэг таяг тулдаг хүн цөөхөн бидэнтэй хайцвал монголчууд их таяг тулаад байна. Энэ маань нөгөө нэг бидний эдгэрж байгаа хоол, тэгэл одоо энэ макро микро элементүүд, тэгээ далайн түвшинс дээш тоошлоос шууд холбоотой байгаа. Тэгэхээр ясвагчуд гэж бэлдмэлийг гаргасан нь бол энд одоо шаардлагатай бүхэл ясан шаардлагатай бүхэл макро микро элементүүдийг цогцоор нь бид нар хийж байгаа байхгүй. Зөвхөн кальц, фосфор биш. За ингэсээрээ таны яс яах вэ? Би бол хангалттай хийж чадна 30 итэвч сайхан залуу болчихно. Өөрөөр бид нар гаднаас ингээд хүн ирэхэд за энэ ахмад хүн ирж байна. Энэ залуу хүн ирж байна гэд мэдчихдэг шүү дээ. Тэг чи нөгөө хөднөх гიშгийгээр байхгүй нь ясныхаа чадлаар мэдчихэж байгаа юм. За энийг бол бид нар хэвэн болгох юм саналыг оруулж байгаа. За төрийн улчирхай бэлтгэлүүд хийж байгаа. Төрийн улчирхай бэлтгэлүүд элчүүдийн одоо хоёр дахь зүрх гэж бид нар ярьдаг. Тэгэхээр төрийн улчирхай бол одоо цусан хангамж алдагцсанаас болоод шээс ойрхон хөрөхтүүл шээ, шүн бос шээ ч гэдэг юм уу шохоож хавдар өрөвсөл гэж байгаа. За төрийн улчирхай бэлтгэлийг хэрэгэлсэн тохиолдолд энэ бэрхшээлтэй та ерөөсөө учрахгүй. Учирсанд дороо ангижирна. Дараа нь яг үе мөчний шингэн гэж ярив. Үе мөчний шингээд манай одоо дээдинг одоо нэг сүүлийн үед 50 стейшнсийнхан бол одоо үе хоорондын заа орчод байж. Тэгээд яг хоочд би болоод нь гэж яс сургаж ингэж байна. Энэ юу хэлээд нөхөд нөгөө шингэн байхгүй болохоос зэрэг үе хоорондын зай хойрдоо тэрхээ зэрэг нэгсэн тэр үе хоорондох зай нь одоо хатаад ингээд шаврагт болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энийг бид нар эсийн төвшөнд яг хайлуулж өгдөг. Эсийн төвшөнд байхгүй болгодог ийм бэлтгэлийг санд болгож байгаа. Үеийн шингийн бэлтгэл. За үүний дараа бид нар яг дотор цэвэрлэгч гэдэг бэлтгэлийг санд болгож байна. Энэ яадаг вэ гэхээр ер нь орхоодын одоо бие махбодыг дэмдэгч энэ supplementary гэж ярьж байгаа юм л да. Энэ яадаг вэ гэхээр хүний дотор бол ингээд хоол идэл явсаар угаад угаахгүй аягны доторх нагаар болчихдог байхгүй юу. Тэгээ энийг цэвэрлж өгч байгаа. Энэ үр дүнд нөгөө организмын хотоодны нарийн бүдүүн гэдсний 12 нуглаа гэдсний ханан ба гүнд нь биологийн цэвэрлэгээ хийгдэнэ. Эний дараа дархлаа идэвччихдэг байхгүй. Нэг нь дархлаа идэвччихэж байгаа юм чинь яг организм өөрийнхөө биологийн нөгөө төрөөс эсийн түвшинд автоматар тэр ашигтай бактери хэвэн түвшинд аваачиж байгаа.
Ингээд бид нар яг нэг вирус бактери нэг эсрэг чадвар сайжирч байгаа байхгүй юу? Ингээд энийхээ дагаад судлаг хэрэгтнүүд бас яг цэвэрлэгдэж эхэлнэ шүү дээ. За ингээд энэний дараа бид нар яг уушиг бэлтгэл санд болгоё. Уушиг бэлтгэл бид нар одоо энэ уушиг бол гол үүрэг бол амьсгалах хэрэгтэй. Гэтэл амьсгалах хэрэгтэн тэр капиллярууд нь яг ямар нэгэн байдлаас болоод ингээд бохирдоод бөглөрчиж байгаа юм л да. Тэгэхээр манай бэлтгэлийн үндсэн үүрэг тэр бөглөрсөн капилляруудыг л нээгээд өгчөж байгаа. Тэгэхээр явандаа уушиг цаанаас биологийн аргаар төлжөөд сайхан хэвийн болчих эхэлж байгаа байхгүй юу? Ямар ч асуудал байхгүйгээр. За нойр булчирхай асуудлыг би ярив. Нойр булчирхай бол мэдээж монголчуудад нэлээ их түгээмэл одоо тохиолддог ийм зүйл шүү дээ. Нойр булчирхайтай холбоотой сахарын асуудал байдаг тийм ээ. Элгийн асуудал байдаг, хеликобактери асуудал энэ төрийг бид энэ хэдийг хамтан тайлбарчих гэж бодож байна. За тэгэхээр бид бол ер нь өглөө босоод маш ингээд зөв одоо цайхаа ууц сурах хэрэгтэй. Юуны төгсгөлд нь хэдүүлээ яри. Тэгсэн тохиолдолд бид нар тэр одоо нойр булчирхай зөөссөө одоо юу гэдэг ийм бэрхшээлүүдээс бас өөрсдөө сэргийлэх боломжууд байгаа. За тэгэхээр манай одоо орхотогийн бие махбодыг дэмжигч энэ саплементери бол яг саяны одоо хэлсэн тэр нойр булчирхай, сахар, элэг, хелика гэдэг асуудал дээр бид нар бол бас зориултын бэлтгэлүүд гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хелика гэдэг юм яадаг хүний ходоод нь хананд нь ингээд байж идэг байхгүй юу? Одоо өвөл нөгөө амтын ичнэж ярьдаг ш яг тэрнтэй одоо агаар нэг штэ. Тэгээ тэр ичээд байгаа үед нь бид нар эмчлэх ямар хэрэг байхгүй. Ичнээс гарах үед нь л яг асуудлыг шийдэх юм бол нөгөөдгийг хэвэн болгож болох боломжууд байгаа байхгүй. Тэгээ бид нар бол эсийн төвшин судалгаа хийж байгаа гэж яриад байгаа штэ. Энэ маань одоо иймэрхүү маш одоо нарийн төвшөнтөнд судалгаа хийгээд өөрөө цагийн олон гэсэн үг байхгүй юу? Тэгжиж хэвэн болгодог. Тэгэхээр одоо нойр булчирхай тэр одоо элэг сахарын асуудал, хеликийн асуудал энэ төр бол манай бэлтгэл хэрэгснээрээ бол ямар ч асуудалгүйгээр хэвийн төвчнтэйгөө биологи аргаараа зохицуулагдах ийм нөхцөл бүрдээд ирж байгаамаа. За ингээд бид нар бас жоохон цулдаг эртнээсээ жоохон одоо хайлаад өөр зүйл рүү орё. Гэтэл өөрөөр хэлбэл тураах хөдөлмөргээ бид нар хийж байгаа. Ер нь одоо хит их таргалснаас болоод таргалт гэдэг маань одоо ялангуяа одоо манай залуучуудад байна, ахмадуудад ч байна, ерөн бүх насынханд байгаад маш их энэ том бүзээ байгаад байгаа нь бол тэр зарим нь яриад байна л да буйны тарган тэргээд байж болно л доо. Гэхдээ тэр буйны таргаас илүүтэйгээр өөр тарга болчиход байгаа юм. Өөрөөр бид нар гидсэндээ асар хэмжээний ялгац тэгээд яваад байгаа байхгүй юу? Ингэснийхээ үр дүнд яг маш их тэр бодисын солилцол явагдаад хэрэггүй одоо бодис гарч ирээд элгэрүүж гэдэг юм эртнүүш ороод өвчлөл болох нөхцөл бүрдүүлээд байгаа. Тэгэхээр энийг бид нар тураах бэлтгэл хэрэглээ түрүү яасан дотоод цэвэрлэгч те ингээд хослуулж хэрэглэх юм бол дотроос хэрэглэх юм бол эрүүл байх, цоглог байх нөхцөлд нь бүрдчихэд байгаа байхгүй юу? За ингээд шүд бэлтгэлийг ярив. Сүүлийн үед одоо ялангуяа хүүхдүүд, залуучууд за мэдээж ахын насынхан бол ойлгомжтой яриад яг шүдний асуудал том байдаг штэ. Ийм асуудал залуучууд хүүхдийг гарч энэ одоо суугийн эмчилгээ гэж сууг гэж байгаа штэ чинь. Энэ бүх суугууд нь бохирддог. Тэр нэгээр нь одоо арга хэмжilгээ авах юм бол нөгөөдрийг халдварлаад байдаг байхгүй юу. За тэгвэл орхоодоо оролцсон бидний бэлтгэл яах вэ? Бүр бүгдийг нь одоо ингээд сайхан аргааж эмчлэх боломж мөрчиж байгаа. Шүдэн дээр. Нэг л давуу талууд байгаад байгаа. За жих бэлтгэл байгаа. Мэдээж одоо жих бол манайх ингэж ярьдаг насны юм агаад ярьдаг байхгүй. Насны юм байж болдог боловч бидний ингээд ажиглаа судалгаа хараад байхад бол насны баг одоо байр эзэлж байна. Тэгвэл яагаад тэр жих гэдэг мэдээ түрүү ярьсан хойлоо нэг хүн чинь 70 ус 60 50 болдог гэхээр адилхан тэр халгасан сууцууд нь бөглөрөж жихийг тижиж чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр халгасан сууц жихэнд дотор жихний халгасан сууц ажгаагүй болчихж байгаа юм чинь сонсох процесс байхгүй болчихж байгаа. Бид нар бол шалтгааныг гэдэг байгаа байхгүй тий. Бид нар одоо шин тэмдгийг арилгах шалтгааныг арилгаж гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ шалтгааныг ингээ арилгахаар тэр хүн бол яах вэ? Эргээд чихэн мэхэн хэвийн сонсгол нь хэвийн болох нөхцөл бүрдээд байгаа. Өөрөөр хэлбэл дотор чихний болохгүй жигч байдаг юм уу тий. Одоо өрөвсөлж байдаг юм уу? Энэ бүгд дээр нь бол бид нар бол маш сайн үр дүн үзүүлэх ийм бэлтгэлийг санд болгож байгаамаа. Түүнээс гадна хэдүүлээ энд одоо арьс татгч гэдэг бэлтгэлийг сэнэр гаргасан байгаа. Тэгээ одоо энэ шилэх юм бол ингээд шууд одоо нүр рүүгээ зацгаад хэрглэж боддог. Би үл ихэнхдээ бас ингээд зац хэргэлдэг байхгүй юу? Ингээд засчхал зэрэг ингээд одоо яваад өгнө. Ингээд одоо арьсаа залтагдах шээний. За энэ одоо их биений одоо хүний чинь ингээд булчин бас ингээд сулраад арьс хөгшөрдөг штэ. Тэгээ тэрний эсрэг хэргэлдэг ийм одоо арьс тарцгч бэлтгэлүүдийг бид нар бол бэлдэж ирсэн байгаа. За шамбран бэлтгэл байж гэн тий. Шамбран бол одоо ойлгомжтой. Манай ялангуяа ихэнх шамбранг одоо эрчүүд тохиолддог гэж ойлголдог л доо. Гэтэл үгүй. Манай бүсгүүчд маш их тохиолдож байгаа асуудал энэ бас тий төрөлтөө сүудэлтэй олон шалтгаанууд байна шүү дээ. Тэгэхээр шамбран бэлтгэлийн одоо магадгүй ингээд гадуур зөндөө шамбран байна ямар ялгаатай юм бэ гэж хүмүүс сонирхож байгаа. Манай шамбран бэлтгэн бол тэр биологийн аргаар гартгшаа гарсан шамбрыг агшааж өгдөг үстэй байхгүй юу? Тэгээд тэр зүлхэн мүлхэнгээд бүх хүмүүдэг сайхан хэвэн болгож өгдөг ийм одоо үр дүн гарна. За бамбай байна тий.
одоо бамбай болчихаа бол хөвчлэн бухимдлаад үүсдэг гэж ярьдаг шүү дээ. Яг энэ байгаа үгүйсэхгүй. Гэтэ шалтгааны тодорхой хувийг тэр одоо стресс одоо эзэлж байна. Гол хувийг яг нөгөө төрөний яриад байгаа гол юм цусны асуудал байхгүй юу? Цус өдгөрөө цус бохирдоод ирэхээ зэрэгэд бамбай энэ хавьд байд ингээд дамжиж уучдаг. Энэс үүдээд л бамбай одоо өвчиж ихдэг богдох зүйлүүд байна шүү дээ. Тэгээ ингээд бөөрийн асуудал бас л одоо бөөр яадаг эрхтэн хэсэг бид бүгд мэднэ. Бөөр үл ингээд бодисын солилцооны үрдэн шүнжэнгөө 50 нойрч хахад бодисын солилцоо ингээд хийгээд өөрөө бид нар ажиллаж байгаа юм байхгүй. Ажиллаа хийж хамаг бохир имийг бөөрөөр давтахад хамжуулаад гадагшин гарах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ үүргээ хийж чадхаа болчдөг. Тэгэхээр энэ үргээ хийж чадхаа үүдээс болоод бөөрийн дутагдaltaч байдаг юм одоо элдийн янз өвчин эмгэгүүд нэрвдээд байгаа нь энэ. Тэгвэл энийг яах вэ? Болоод байгаа шалтгааныг арилгаад өгөө гэж байгаа байхгүй. Болоод байгаа шалтгааныг арилгахаар зэрэг л тэр хүн яах вэ? Хэвийн эрхтэн хэвийн ажиллах нөхцүүд нь бүрдээд ирчихэж байгаа юм л да. За ингээд би одоо нэмээд юу яамаар байна? Бас хэд хэдэн бэлдмэлүүдийг дурдъя. Өөрөөр хэлбэл яах вэ гэж эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн даавар байна те. Даавар гэдэг маань бол одоо ямар ойлголтууд байна вэ? Энэ гормон гэж энэ одоо эрэгтэй эмэгтэйчүүдийн гормон алдагсан бодоод маш их организмд өөрчлөлт ордог талууд байдаг. Энийг бид нар яг энэ нэмэгдлээр те энэ одоо юугаар бол хэвэн болгож явах ёстой байхгүй уулна. Тэгжээж бие махбод чинь хэвэн сайхан залуу байх, цоглог байх нөхцөл бүрдэнэ. Тэгэхгүй нас ихаа зэрэг л одоо организмд одоо тэнгэр ухнаас саяасан тэр одоо хэрэгтэй зүйлүүдээ бид нар ингээд баг багаар ингээд гээгээд зарчим шүү дээ. Харин бид нар нөхж явах хэрэгтэй. Нөхж явах үүрээ бид нар марчаад байдаг байхгүй юу? Тий, энийг одоо бид мартахгүй хэвэн байх хэрэгтэй. За нүд бэлтгэл бид нар гаргасан байгаа. Хараа гэж хэлээг нүд гэсэн байгаа. За ямар учиртай гэхээр зэрэг хараа ихээр заавал ганцхан харааг нь сайжруулж магадгүй. Нүд гэдэг нь одоо нүдтэй холбоотой тэр халигсан цутус одоо болор цайрах тэгэл одоо энэ цагаан унах те тэгээ суцсны одоо нүцний ингээд даралтууд байж гэн те энэ бүгдэд одоо үр дүнгөө өгөх юм бэлтгэл бид гаргаж байгаа учраас ерөнхийд нь нүд гэж нэрлэж байгаа. За нэг сонирхолтой асуудал байгаа манайхан бас мэдэрсэн байх. Их турхаа хүмүүс их Монголд байдаг. Таргалж өгдөггүй. Энэ чинь бас нэг хэмжээний өвчин. Тэгээ таргалуулагч бэлдэмд бид нар санал болгож байгаа. Тэр зарим хүмүүс маань ямар сони энэ төр гэдэг байхгүй. За тэгээд энэ дутагдлагаа бол хүн тэгж шүү. Тий, ямар нэгэн тэр гормоны макро микроэлементийн алдагдал болсон байгаа байхгүй. Тийм учраас тэр хүн тэрийдэг байгаа байхгүй. Эсвэл ямар нэгэн паразит вирус байдаг юм а тий. За тэгээ ингээд энийг гадаа бол хоёулаа хэдхэн юм дуртай би сэтгүүл тодруулж асуух бах. Одоо эмгтээчдийн сав бэлтгэл бид нар санал болгож байна. Хашлын бэлтгэлийг санал болгож байна. Одоо энэ гамрот гэж яриад шүү дээ. Хасар үнэтэй. За тус төжүүлэх шаардлагатай байж байна. Ой тогтолтын бэлтгэл гэж хэрэгтэй байна те. Ялангуяа сүүл үед ингээд залуучуудын өсөлтийн гормон шаардлагатай байж байна. Хүүхдүүдэд. Тэгээ энэ бүгдийг бид нар бас гаргасан байгаа. За нэг зүйлийг бид нар сүүл үеийнээр хийсэн. Архинаас гаргах гэж. Тий. Энэ хүмүүс их сонирхож байгаа. За яаж архинаас гаргах юм гээд ерөөсөө архинд ороод байгаа хүмүүсийн нэг асуудал байгаа. Тэр судсан дотор цусан дотор донтогч барилчиж байгаа байхгүй. Тэгэл хөөхөд тэр ингэж яаж байгаа хүмүүс байдгийн шүү дээ. Аав ээж нэрд майдар. Гэхдээ манай хүүхдүүд нь уухгүй гэж бодсон хүмүүс бол ингээд заавал уугаад. Нөгөө донтогч ингээд цусанд нь барилдсан байхгүй. Тэгээ тэрийг бид нар гадагшин гаргаж чинь төлөвлөлийн заас хийж чадчихна. Тэрснээр архиас гаргачих боломжтой байгаа байхгүй юу? За тэгээд дархлааны бэлтгэл мэдээж бидэнд тул зайлшгүй хэрэгтэй тийм ээ. Тэгээ ийм одоо үндсэн бэлтгэлүүд байгаа. Тэгээ бид нар түрүү ярьлаа шүү дээ. Сэтгүүлч нь бас асуугаараа одоо хамгийн гол нь өглөөний бид босоод цайгаа уух хамгийн чухал. Тэгэхээр бид нар ийм цайг санал болгож байгаа. За. Тий. Энэ цай. За би энэ дээр ямар очтой ингээд хүн ингээд гинэлдээ шүнж ингээд унтаж яхад нэг цус ингээд ажиллаад байдгийг гинэ. Шүнж ажилладаг. Тэгээ өглөө босонгууд ингээд энэ нь шинжлэх ухаанаар нотогддог шүү зөөр ойлгоор. Өглөө босонгууд цус асуудаг юм гинэлдээ. Би хэлээ шинжлэх ухаанаар нотогддоггүй би мэдэхгүй. За би одоо шүнж ажиллаа хийцээ. Одоо энэ бохирдлыг би хааш нь хаях юм бэ гэж асуух юм гинэлдээ. Цусрууч хаях юм уу хотоод руу шимж асуудаг юм байна л да үндсэндээ. Тэгсэн манайхан ихэнх нь шуушлаа. Ихэнх нь тоодгүй юм байна. Тэгэхгүй хотод руугаа. Тэнгүү хотод руугаа шидүүлж. Цус руугаа шидүүлчих юм байна. Тэгэхээр зэрэг өвчин болох гэсэн бүрдчихдэг юм байна. Хэрвээ хотод руугаа шидүүлсэн бол яах вэ? Нөгөө чинь ялгацууд гараад явах магадлалтай байдаг юм аа л да. Тэгэхээр бид нар бол яг тэрийн зориулсан юм цай хийсэн байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл монголчууд яг зөв хооллоод зөв цайгаа ууж чадах юм бол бид эрүүл байх үндсэнд бүрднэ л гэж байгаа байхгүй. Тэгээ бид нар яваадаа ингээд сайхан өдрийн хоол хийж байгаа бас ахмадууд маань хийчнэн бас шүдний асуудал хүндрэлтэй шүү дээ. Тэрийн зориулсан хоолууд байгаа. Тэгээ энэ одоо цай хоол маань бол одоо юу гэдгийг борцтой, ээзитэй те. Тэгээ майлангийн үртэй те, арваатай гэдэг те одоо өөр юу гэдгийг чацаргантай, бурамтай энэ төргээ тус тустай байж байна. Энэ дээр би нэг нэмэлтийн хэлчихье.
Маалингийн гурилтай гэдэг ингээд хэрэгэлдэг байгаа тий. Жишээлбэл одоо бид нар уцаж асуугаараа одоо хэлээд яг тухайн одоо хүүсийг зориулсан байна. Өөрөөр хэлбэл маалингийн гурилыг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль нь илэрхийлэх ёстой, аль нь хэрэглэж болохгүй энэ бас нэг юмнууд байна судалгааны төвшин. Энийг бид нар одоо бас иргэдээ одоо асуусан үед нь зөвлөж байгаа үнэртэггүйгээр тий. Ерөнхийдөө нэг иймэрхүү тооцсон дээ. Тэгэхээр ер нь бол яг саяны дурдсан энэ олон нэр төрлийн бэлтгэлүүдийн хувьд юм бол яг л Монгол хүний бие организмд тохирсон. Дээрээс нь аливаа өвчнийг заавал хүндрүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэх юм аягаар хэрэгжилж болох бүтээгдэхүүнүүд гэж болох уу? Гэхдээ тэр гол нь тэр штэ. Бид чи юм штэ одоо ямарваа нэг юм заавал болцсон хойно одоо тэрийг хойноос нь ингэж яхад биш. Тэрээс сэргийлж хэрэгж. Сүүлийн залуучууд маш их хэрэгжилж байгаа. Ялангуяа энэ залуучууд маань тус их ашиг өтгөрөлтэй болж байна. Манайхаа маш их хандж байгаа. Манай энэ орхотон өвдөс цусыг биологийн аргаар гайхалтай шинжилж байгаа. Биологийн аргаар гэдгийг би хэлж байгаа. Яагаад тэгээд энэ үхээ зэрэг хүний энэ бие махбод организм чинь 1000 төмөн макромикроэлемент байх ёстой. Тэрийг ингээд үйлдвэрлэж байгаа. Гэтэл эмээр юм уу элдимаар бол тэр механик аргаар болоод байдаг байхгүй. Заавал дутагдaltaй болоод байдаг. Тэгээ би өөрөө бол бас сэтгүүл төрүүчийн ажил асуужсан та хэрэгжилж үзсүүгээд асуужсан. Би бас давхар хариулъя. Би бас ингээд тааш залуу байхдаа ингээд гар хөл хөрөөд цус өтгөрөөд тий ийм байдал хүрчсэн. Тэгээ би өөрөө тэр өвдөс гэдэг юм аа болоод хийгээд хэрэглээд ингээд маш сайхан болсон. Дараа нь би нойр уучхаа тусч үзлээ те бүр 39 кг хүрчээлээ штэ. Тэгээ эмч очиод намайг бол та нэг 2 сар л одоо тэгээд баяртай гэж манай гэр бүлийнх нь хэлээ явуулж ирсэн тэр түүх байгаач надад хэлэхгүйгээр. Тэгээ би одоо өөрийгөө бэлтгэлээр эмчилсэн хүн. Хамгийн сүүлийн жишээ гэдэг нь ковид өмнөхөн 2019 онд би одоо самсрхуу байдлаас унаад сүүжээ гэмтээгээд хэрэг таарчсан би бүтэн 2 сар хэвтэртэй бүтэн 1 сар хагас хэвтэр бүтэн 6 сар би суг таягтай явж байлаа штэ. Тэгээ би яг ясвэгчүүл гэж хэлдэмдээ хийсэн. Тэгээ би боддгийн штэ сэтгүүлч манай үзэгчд манай гайхах. Би яагаад ингэж ийм хийгээд магадгүй бурхан надад зүгээр өгөөдөж магадгүй юм шиг. Өө чи тэр ясвэгчүүл гэж хийгээд ард түмэнд үйлчлэх ёстой бурханаас очиж зүгээр яагаад хийх байгаа. Би чинь үзүүлнэ. Тэгээ би тийж боддог байхгүй бас ярина да. Тэгээ би ясвэгчүүд гэдгийг хийсэн. Би одоо хэрэглээд надад одоо тэр яснаас гэмтснээс үүдэлтэй ямар нэгэн тийм сөргүүр даврал байхгүй. Би зүгээр л хөдөлгөөнт ингээл явж байна тий. Тэр гэмтэл авсны дараа бол их аюултай юм байлаа. Хөдөлмөрийн чадрууд ер нь бараг 80-60% алдчих тийм байлаа шүү. Тэгээ хүнд одоо юу хэлэх гээд нөхөөс зэрэг аливаа нэг юмыг чадна бүтээн хийн гэж л байх хэрэгтэй юм байна манайхан тий. Ямар нэгэн тийм хямрал одоо тохиолдоход тэнд ялагдахгүй байх хэрэгтэй юм байна. Би энийг чадна давна гэж хүн өөрийгөө ажиллаж чадвал давж чаддаг ийм л хорвоо ийм л одоо цаг хугацаа юм байна шүү дээ ерөөсөө тий. Яг зөв. Тэгэхээр ерөөсөө бүтээгдэхүүн болгон одоо юу гэдэг нэг өөр дөр туршигдсан гэдэг юм өөрөө яг хэрэглээд үдцсэн энэ л яг энэ хүнд болондоо гэж ингэж бүр амьд одоо юун дээр тестлээд гарсан бүтээгдэхүүнүүд л гэсэн үг шүү дээ. Яг нэгдүгээр, хоёрдугаар одоо сэтгүүлч өөрөж яг энэ зүг байхгүй. Хоёрдугаар бид нар барьж байгаа юм байгаа. Ерөөсөө Монголын энэ ургамал Монголын хөрс чинь эрүүл хөрс байхгүй. За юугаараа та эрүүлгээд байгаа юм бол наад чинь зун нь ингээд тариагаа тарингуудаа өвлөн хөлдөөд хавар нь одоо хайлаад тэгээ өөрөө биологийн аргаар эрүүлж идэх байхгүй юу? Ийм хөрс дэлхийд байхгүй. Дэлхийд байгаа хөрснөгээд зориудын механикаар эрүүлж идэх юм байгаа байхгүй. Түүнээс гадна монголчууд бид нар чинь ингээд 40 градус хадаад 40 градус хөрөөд тий хүнд хоолтой ийм ард түмш өөрөө тасан зогсдог юм. Яг тэр ард түмэнд зориулсан хөрсөнд нь ургасан юм гээд бид одоо ард түмэнд зориулээд байгаа. Тэгээ манай одоо бүтээгдэхүүн манай ард түмэн бол ямар нэгэн одоо тэр гадаадад одоо юугаар хийсэн мэддэхгүйгээр тийм хэрэглэх вэ гэж санаа зовхгүй. Өөрөө л Монголын хөрсөнд хийжсэн тэ Монгол хүний хэрэглээ Монгол хүний организм оролцож ямар ч асуудал байхгүй гэдэг санаа зовх зүйл хариулах байна. Магадгүй одоо би бол гадна дотны имийг сайн муу дүгнж хэлэхгүй. Тэ надад бол тийм байхгүй. Ард түмэн угаасаа өөрөөсөө бол дүгнээ сүүлийн үед бол манайхан маш их одоо дотоод хэрэглэсэн юм хэрэглэх ийм сэтгэлгээтэй болцсон. Тэгээ би ард түмэнд бол энэ сэтгэлгээг дэмжиж байгаа юм бас дотоо тэ. Тийм ч учраас манай бүтээгдэхүүн маш олон богино хугацаанд бол маш олон төрөл болж байгаа байхгүй юу? Яг зөв. За тэгэхээр маш их баярлалаа. Бас нэвтрүүлгийн цаг маань өндөрлөх болж байна. Монголчуудынхаа бас эрүүл байх үндсэнд нь яг ингэж тодорхой хэмжээний өөрийн гэсэн хөрөнгө оруулалтыг оруулж байгаа танд болоо танай хамт олонд баярлалаа. За баярлалаа. Одоо ингээд бас зурагчид үзэж байгаа үзэгчтэй, үзээгүй хүмүүстэй танай телевизийн хамт олон бас бидний одоо хийж байгаа бүтээлээ ингэж сайхан хүргэдэд одоо бас талархлаа илэрхийлье гэдэг. Ер нь Монгол улс маань хөгжлийн үндсийн үндэсүүд бол яхаа үндэсний үйлдвэрлэл байх хэрэгтэй. Тэгэхээр монголчууд бид өөрсдөө юм дэмжих хэрэгтэй. Яг зөв. Тэгэхээр шинэ өдөр ажиллах нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Маргааш шинэхэн дугаараар шинэ зочинтой эргүүлцгээе.